Самбайцгаана уу? Намайг Алтан цаажаа Альбаа гэдэг. Би робик шоуны спортоор 6 дахь жилдээ хичээлж байгаа. Оюуны спорт сонирхдаг ийм тамирчин хүн байна. За өнөөдрийн бичлэгээрээ болохоор би өнгөрсөн 100 өөртөө шинээр худалдаж авсан шоунуудаа unboxing хийн. За ингэхдээ 3 үе шатаар явъя гэж бодож байна. Нэгт нь болохоор хуучин хэрэглэжсэн шоунуудаа хаанаас хизээ авсан талаар танилцуулаад, за хоёрт нь болохоор шинээр авсан шоунуудаа хамтдаа задлж үзнэ. За гуравдугаарт нь болохоор шинэ шоунуудаараа анхны эвлүүлэлтээ хийж үзэх байгаа. За тэгэхээр эхний дугаарт нь болохоор шоунуудаа өмнө нь ашиглаж байсан шоунуудаа танилцуулна. За ингэхдээ болохоор миний 3 болохоор Gun брендийн Gun 12 Maglev гэдэг загвар байгаа. За үүнийг болохоор би 2022 онд нэг видео бичлэгийн уралдаанд төрүүлээд тэгээ шагналд нь авч ирсэн 199,000 төгрөгөөр бол худалдаалагдж ирсэн санагдаж байна. За дараагийн миний ашигладаг байсан 22 болохоор надад нэлээд удаж байгаа. 2020 онд нэг хямдралын үеэр нь авч ирсэн санагдаж байна. Тухайн үед 20,000 төгрөг авч ирсэн бах. Walk брендийн шоу байгаа. За миний Pyramix болохоор X-Men брендийн шоу. За тэгээд үүнийг бас хэрэглээд удаж байгаа. 20 онд авч ирсэн санагдаж байна. Тэгээд одоо энэ 3 шоугоо солих болсон гэж үзээд тэгээд шинэ шоунууд худалдаж авсан байгаа. За тэгээд шинэ шоунуудаа задлж эхлэе. За шинээр авсан 3 маань болохоор бас Gun брендийн шоу Gun 14 Maglev гэдэг загвар. За тэгээд 22 нь болохоор бас мөн Gun брендийн 251M гэдэг загварын шоу байгаа. За тэгээд Peral мөн адил Gun брендийнх. Тэгээд ер нь бол Gun брэнд сүүлийн үед таалагдаад бүх шоунуудаа Gun болгохоор шийдсэн. За тэгээд Gun-ы шоунууд авсан байна. Тэгээд би энэ 3-ыг болохоор яг үйлдвэрээс нь захиалаад тэгээд авчруулсан байгаа. Ингээд энэ 3-ыг бол гурвуулангийн нийлээд 247,000-аар авсан санагдаж байна. Тэгээ бичлэг хийх гээд одоо хүртэл задлаагүй байна. За одоо тэгээд задлаад үзсэн миний 3. Эндээс нь татдаг юм байна. Карт нь харагдаж байна. Энд нөгөө нэг запас төлөвлөлт юм байдаг. За тэгээд шоу маань гадна тал нь бол юм гялгар. Миний одоо Gun 12-ыг бодвол нэлийн гялгар юм байна. Дугаарт цайтай тэгээд илүү нөгөө зөөлөн юм шиг санагдаж байна. За ийм 3-3-тай боллоо. За дараагийн дугаарт бол нэг Gun брендийн 22 байна. За эндээс нь шууд нооттой. Таалагдлаа. Би анх Walk брендийн шоунуудыг түлхүүс сонирхож хэрэглэдэг байсан. Тэгсэн чинь Walk брендийн шоунууд нь одоо шоунуудаа үйлдвэрлэхээ болоод тэгээд ер нь бол Gun брендийн шоунууд руу орсон. Тэгээд миний энэ 22
валк болохоор нэлээд надад дуудсан. Тийм болохоор ингээд энэ гол нь ингээд эргээд идэг байсан. Тэгээд тэмцээний үеэр болохоор нэлээд одоо DNF буюу амжилтгүй оролдлого гээд эвлүүлэлтэнд туслагдах тийм эрсдэлтэй болоод байсан учраас энэ Gani 2-2-ыг бол сонгож авсан байгаа. За сүүлийнх нь бол миний Pyramix. Адилхан уудтай гадуур. За тэгээд ийм Pyramix нь энэ 3 Gani брэндийн үндсэн 3 төрлийн шувтай боллоо. Энэ 3 ингээд тослоод тэгээд тэмцээндээ бэлдэнэ. Нэрээ манай Robux Showны 2025 оны улсын аваргын бүртгэл эхэлсэн байгаа. За энэхүү тэмцээн нь болохоор 10 сарын 25, 26 гээд 2 өдөр бол зохион байгуулагдах нь. За та бүхэн бас сонирхож байвал оролцоод тэгээд мөн одоо оролцож байгаа хүмүүсийг үзэх, мөн дэмжих тийм боломжтой байдаг шүү гэж хэлье. За тэгээд одоо энэ шинэ 3 шоогоороо холилт хийгээд эхний эвлүүлэлтүүдийг хийж үзье гэж бодлоо. За Scramble холилт гаргах боломжгүй байгаа учраас гар холилт хийчихье. За холилт бэлэн болсон. Одоо эхлээд ажиглана. За шоо тавилаа. Цагаа эхлүүллээ. Бодож наваасаа удаан эвлүүлээ гэж бодож байна. Тэгэл энэ нөгөө нэг шинэ авсан шоо тэгээд миний гар нь тасаг байгаа. Тэгээ мөн одоо миний энэ хуучин шооноос илүү юм гялгар тэгээд илүү нөгөө нэг дотор талын шөрөв болон нөгөө нэг тэнхлэг нь арай суул санагдчихэв. За 3-3-18 секунд 68-д бол эвлүүлж дууслаа. За одоо 2-2. За эхлээд шоогоо ажиглана. Шоогоо тавилаа. Цагаа эхлүүлнэ. Таван секунд 95-д бол. За тэгээд сүүлийн шоолох Pyramix. За шоогоо тавилаа. Ажиглаа. Цагаа эхлүүлээ. Секунд 26-нд бол. За ийм байлаа. Миний шинээр авсан 3 шоол мэдээж таалагдсан, өөрөө хүсэж авсан учраас чадвал улсын аваргаар бичлэг хийх гэж оролдоно. Бэлтгэл хийгээд төрлүүдтэй оролцоод нэлээд завгүй байдаг учраас тухайн үедээ шийдъя гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.